Сайн байна уу? Залзаа агшин байна. Өөрийгөө сэтэлжүүлэх хичээлдээ тавтаа морилно. Энэхүү хичээл эхлэхээс өмнө та өөрөөсөө энэхүү асуултыг асууаарай. Өөрийгөө сэтэлжүүлэхэд танд юу хэрэгтэй вэ? Та өөрийгөө хэрхэн сэтэлжүүлдэг вэ? За, хичээлд орцгоё. Энэхүү хичээлээр өөрийгөө сэтэлжүүлэх гэж юу вэ? Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх вэ? Сэтгэл хөдлөлөө буруу өдөөдөж байгааг таних арга. Сэтгэл хөдлөл ба нойргисон агуулгын хүрээнд явах нэ. За, яг одоо та ямар мэдрэмжтэй байна вэ? Яг одоо та ямар мэдрэмжүүдийг мэдэрч байна вэ? Гунилсан, уйдгарсан, гайхширсан, эсвэл хачааралтай. За, та яг одоо ямар мэдрэмжтэй байгаагаа дэвтэр дээр илэрхийлээд цааш нь үргэлжлүүлье. За, юуны түрүүнд өөрийгөө сэтэлжүүлэх гэж яг юу вэ гэхээр дотоод сэтгэлээ сонсох нь сэтгэл хөдлөлүүдийн чухал чадваруудын нэг байдаг. Өөрийн дотоод хүсэж байгаа хэрэгцээ зүйлээ таньж түүнийгээ зорилгон болгон хийхийг өөрийгөө сэтэлжүүлэх гэдэг. За, та магадгүй сонсч байсан бах. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа хүн, дуртай зүйлийг хийхээр явж байгаа хүмүүсүүд илүү хурдан амжилтанд хүрдэг, илүү хурдан твшин дээшилдэг ч юм уу те. За, нэгсэндээ тэдгэр хүмүүсүүд маань өөрийнхөө дотоод сэтлээ сонсоод тэрийгээ зориг болгоод өөрийгөө сэтэлжүүлээд хийж байгаа хүмүүсүүд байна. Тэгэхээр нэг усандаа сэтэл гэдэг маань биднийг амжилтанд хүрэхэд маш их нөлөөлдөг түлхүүр байна. За, энэ сэтгэл хөдлөлийн хүснэгт байгаа энийг дэвтэр дээрээ 7 хоног үргэлжлүүлж хийж болно. Яг одоогийн хугацаанд бол өчтөр болон яг одоо мэдэрч байгаа мэдрэмжүүдээ илэрхийлнэ. За, өчтөр та яг ямар мэдрэмжүүдийг мэдэрсэн бэ? Өнөөдөр та яг ямар мэдрэмжүүдийг мэдэрсэн бэ? За, энэхүү жишээн дээр өчтөр ажралтай мэдрэмжийг мэдэрсэн бол өнөөдөр гунигтай болон ууртай мэдрэмжийг. Маргааш харин ажралтай дараа өдөрнтэй. За, тэгэхээр та энийг дэвтэр дээрээ бичээд яг өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжүүдийг тэмдэглэл хийгээд явна гэсэн үг. За, 7 хоногоор энийг хөтлж болно. Тэгээд 7 хоногийн дунджаар яг ямар сэтгэл хөдлөлийг хамгийн их мэдэрснээ мэдчих болох байгаа. За, юу ч хийхгүй сэтлгүй одоо болох үе хүн болгонд тохиолддог бах тий. За, яг энэ үедээ энэхүү 4 зөвлөмжийг уншаад за сэтэлж ирээ гэж оролцож байгаа. За, эхнийх нь тухайн ажлыг 5 минут хийхээр шийдэх нь үргэлжлүүлэн хийх магадлалыг нэмэгдүүлдэг. Тэгэхээр за одоо энийг би 5 минут хийчихье. За, тэгээ болиё гэд болдог байна шүү дээ. Үргэлжлүүлээ цааш нь сэтэлчээд хийждэг байна. Тэгэхээр та тэрийг ажлаа хойшин тавиад байхгүйгээр яг хийж эхлэнгүүт үргэлжлүүлээд дуусгах магадлал маш өндөр байдаг байна. За, хоёрт нь жижиг ажлаа эрт дуусгах нь чамайг эерэг мэдрэмжээр дүүргэж өдрийг амжилттай өнгөрүүлэх, ажралтай өнгөрүүлэх тусалдаг байна. Тэгэхээр том ажил биш, жижиг ажлуудаас эхлээд тэрийг дууссан шүү гэсэн мэдрэмжийг авах нь хүнд маш таатай мэдрэмжийг төрүүлэхээс гадна тэр өдөр маш гоёор өнгөрөөдөг байна тий. За, дараачих нь төгс байдал биш, өсөлтөө байдлыг эрхэмлээрэй. За, нэг усандаа төгс зүйл хийх гээд удаад алдаа гарахгүйгээд суугаад байх биш. Алдаанаасаа суралцаад алдсан ч гэсэн тэрнээсээ суралцаад цааш нь үргэлжлээд өсөлтөө байдлыг эрхэмлээрэй гэсэн санаа. За, нэг усандаа алдаа гэдэг бол та муу байгаадаа биш. Алдаа гэдэг бол таны хичээл зүтгэлийг нь үр дүнд байна. За, тэгэхээр төгс болох гээд өөрийгөө ядраах биш те. Алдсан ч тэрнээсээ суралцахыг хэлж байгаа. За, дөрөвт нь ажлаа хойш тавих нь хийхээс илүү их энерги авдаг. Нэг усандаа за энийг би маргааш хий да гэж бодсон шийдсэн тэр үеэс эхлээд тэр ажлаа хийдлээ та тэр ажилдаа санаа зовоод маш их энергийг гаргадаг байна. Тэгэхээр нэг буюу 5 минут суугаад тэрийг үргэлжлүүлэн хийх магадлалаа нэмэгдүүлээд өөрийгөө сэтэлжүүлээд хийчих нь таныг илүү энергит нь илүү одоо ингээд зарцуулахгүй гэсэн үг байна. За, цааш нь үргэлжлүүлье. За, энэхүү бяцхан дасгалыг хамтдаа ажиллая. Энэ юу вэ гэхээр эдгээр нүүрний хурлуудыг хамтдаа нэрлэцгээе. За, эхний нүүрний хурлын дээд 50 нүүрний хурлын тий.
За дараачих нь ажралтай нүүрний хувьд харагдаж байгаа бол дараачих нь гомдсон нүүрний хувьд харагдаж байна. За дараачих нь айж цочирсон нүүрний хувьд харагдаж байгаа бол дараачих нь гайхширсан нүүрний хувьд. За энэ зүрхтэй бол хайрлсан нүүрний хувьд харагдаж байгаа бол дараачих нь яожилсан зэвүүцсэн нүүрний хувьд харагдаж байна тий. За дараачих нь мэдээж уурлаж бухимдсан нүүрний хувьд харагдаж байгаа бол дараачих нь хайрлсан нүүрний хувьд харагдаж байна. Дараачих нь мэдээж гомдсон, за уйтгалсан нүүрний хувьд харагдаж байгаа бол дараачих нь бодолд автсан нүүрний хувьд лэн тий. Маш их зүйлийг уруулна бодож байгаа ч юм уу эсвэл илүү нэг асуудалд орчод бодож байгаа. За дараачих нь болохоор зэвүүцсэн нүүрний хувьд лэн тий. За сэтгэл хөдлөлөө та илэрхийлж чаддгүй аль эсвэл сэтгэл хөдлөлөө үл тоож эсвэл ойлгохгүй, танихгүй, эсвэл бүр дарж орхит юм шиг үздэг. За эдгээр үйлдэлүүдийг хэрвээ та нэгийн ч юм уу хоёрын гаргадаг бол яг одооноос болох хэрэгтэй. За яагаад вэ гэхээр энэ таны өдөр тутмын амьдралд сөрөг нөлөөтэй байдаг баг. За цааш нь дэлгэрүүлж үзье. Сэтгэл хөдлөлөө үл тоох гэж яг юу вэ гэхээр би яг юундаа уурлаад байгаа юм болоо? Яг юундаа уйлаад байгаа юм болоо? Үл тоож. Би уурлах ёсгүй. Би уйлах ёсгүй. Ч юм уу те? Эсвэл эрэгтэй хүн уйлах ёсгүй. Эсвэл эмэгтэй хүн хүчтэй ах хэрэгтэй гэдэг ч юм уу. Надад уйлах асуудал гараагүй юм чинь би яагаад уйлна гэж. Би энэ талрах ёстой. Би иймхэн зүйл гомдох хүн биш. Иймхэн зүйлд уурлах хүн биш. Би 50 байна гэж өөртөө итгүүлж хариултал үзүүлж байгаа. За хэрвээ та энэ мэдрэмжүүдээ эдгээр шинжүүдээс гаргадаг бол таны энэ үл тоогоод байгаа сэтгэл хөдлөлүүд хаашаа жоохгүйгээр таны дотор үлддэг. Яагаад гэвэл энэ сэтгэл хөдлөл гадагшлаагүй. Таны уур гомдол тий гадагшлаагүй. Бас эргээд шийдэгдээгүй учраас үл хомсорлоход зарцаж үлддэг баг. За зарцаж үлдсэн тэр зүйл байсаар удаан байх тусмаа л дараа нь маш хор нөлөөдөөр гарах эрсдэлтэй байна. Тэгэхээр мэдрэмжээ та үл тоогоод тэр үедээ л болцсон юм шиг хэрнээ дараа нь таны өдөр тутмын амьдралд саад болох аюултай байна. За дараачих нь сэтгэл хөдлөлөө ойлгохгүй, танихгүй байх. За сайн өөрийгөө сонсоод илүү ингээд дотоод зүйлээ илүү сонсоод өөртөө төвлөрөхгүй байгаад ах тусам сэтгэл хөдлөлөөд ойлгохгүй, танихгүй байдаг. Тэрэндээ бүр танихаж хүсдэггүй ч юм уу тий. За би яг уурлаад байна. Яг миний уурал хүрээд байгаа гэж бодсон чинь гомцсон мэдрэмж авсан. Тэргээ таниагүй байж болно тий. За гуниглаад байна гэж бодсон чинь ятарсан байсан. Захаа амрах зүйл дээр би яг гунигтай байгаад байна. За өдөр бүр л юу ч хиймээргүй итгэхгүй байна. Ямар аим итгэхгүй байна. Би бас ойд итгэхгүй байгаа гэд бодоод итэл тэр нь маш удаан хугацааны сэтгэл готрол байж болцшгүй байдаг баг. За аюултай хан тий нөгөөний сэтгэл хөдлөлөө үл тоосоор агаад сэтгэл готрол болгоцсон байх эрсдэлтэй. Үл тоосоор агаад бүр ингээ сэтгэл хөдлөлөө танихгүй болцсон байх эрсдэл тулгардаг бахны. За дараачих нь сэтгэл хөдлөлөө дарж орхих тий. За гомцсон мэдрэмж авсан ч гэсэн ажиглалтай байгаа юм шиг нэмсгэлэх. Гуниг ганцаардал мэдэрсэн ч гэсэн таатай байгаа юм шиг дүр эсгэх. Тасцсан юм шиг тий. Би бас энэ тасцсан гунигэндээ тасцсан ганцаардалтанд гоё яага гэдэг ч юм. За уурламаар исэн ч гэсэн дуугүй найрсан юм шиг зан гарах. За эдгээр мэдрэмжүүдээ ингэж дарж болохгүй байх нэ бас. За яг энэ үед яах ёстой вэ? Үл тоогоол ойлгохгүй байгаа энэ үеүдд өөрийгөө сонсох хэрэгтэй. Өөрийгөө яг юунаас болоод аль хугацаанд мэдрэмжээ үл тоочов, аль хугацаанд мэдрэмжээ дараад орхичв, ямар хугацаанд танилгүй орхичв. Учир шалтгаан мэдээж өөрийгөө сонсож ойлгох нь тий хайх нь асуудлыг. За мэдрэмжээ цаасан дээр буулгах. Олон мэдрэмж танд зэрэг мэдрэх тусмаа л та яг юу мэдрээд байгаагаа ойлгохоо болдог. Тэгэхээр яг юу мэдэрч ямар байгаагаа шууд ямар ч хяналтгүйгээр цаасан дээр буулгаж болно. За бас хин нэгнтэй өөрийнхөө итгэдэг хин нэгнтэйгээ хуваалцж болно. За ингээ хуваалцснаар дотор байгаа зүйлээ гаргаад цэгцэрдэг бахан тий.
За шууд хэлж чадахгүй бол захиа эсвэл мессеж бичиж болно. За бүр одоо ингээд удаан хугацааны сэтгэл готрол ч юм уу хүндэрсэн хэлбэрт орсон гэж бодож байгаа бол сэтгэл зүйчд хандах хэрэгтэй байна. За та эдгээр зүйлс тань шинж тэмдэг илэрдэг байгаа бол та цаасан дээр мэдрэмжээ буулгаад хин нэгэнтэй хуваалцаад шийдэх хэрэгтэй ахна. Дараа нь дахиад үл тоож, дарж ойлгохгүй, орхисгүй ахна. За эргээд ингээд тэр үедээ та ингээд за болж байгаа юм чинь за болсоор л ирсэн юм чинь гэж бодож байгаа бол эрүүл мэндэд нөлөөлдөг, толгойд нь өвддөг болно, амархан стресстэж, эсвэл амархан уурладаг болно. За эргээд хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоот нь хямран хит хитэн эсвэл юу ч идэхгүй байдаг ч юм уу. Таны бие махбод сэтгэл санаанд өдөр тутмын амьдрал нөлөөлөд зөргөөр нөлөөлж эхэлдэг баг. За тоолгүй сэтгэл хөдлөл гэдэг мэдрэмж гэдэг зүйл маань тоолгүй орхиж болохгүй зүйл бахнэ. За одоо энэ бол бодлоо зэгцлэх дасгал. Сартаа 1 удаа хэрэгжүүлээд бодлоо зэгцэлж байгаарай. За эдгээр асуултуудыг дэвтэр дээрээ тэмдэглээд тэгээ доор нь хариулаад бичнэ гэсэн үг. Одоо болохоор та яг багш нь асуунгууд доор нь хариулаад дотроо хариулаад явж болно. За ойрын үед таны санааг зовоож байгаа асуудал байгаа юу? Хэрвээ тийм бол ямар асуудал байна вэ? Таны сэтгэл санааг юу гонсоолгож гомдоодог вэ? Таныг юу ажиргалтай болгож тоглоулдаг вэ? Та ойрын хугацаанд юу хийж бүтээ гэсэн зорилготой байна. За мэдээж зорилгон дээр нэмэлтээр хэлэхэд холын зорилгоо төлөвлөхөөс өмнө ойрын жижиг зорилгоудаа төлсөн байх ёстой сарын 3 сар. Тэгэхгүй яг холын зорилгоо төлөвлөждөг тэндээ хүрэх гэж маш их хугацаа шаардна, хөдөлмөр шаардна. За урам хуурах үе гарна. За тэдгэр үеүдд нь өөрийгөө сэтэлжүүлэхэд бол яг нэг жижиг ажлуудаа эхлэх хийж байгаа юм шиг жижиг зорилгоудаа биелүүлээд явснаар би тэндээ алхамаар ойртож байгаа шатаараа ойртож байгаа шүү гэсэн мэдрэмж өгдөг учраас сартаа нэг өөртөө зав аргаад энэхүү бодлоо зэгцлэх дасгалыг хийгээрэй. За overthinker буюу хит их бодоод байх үеийн шинжүүд. За хит их бодоод идэм шүү дээ. Хит их бодоод байгаа юм шүү дээ. За эхний шинж тэмдэг бол удирдах чадахгүй зүйлийнхаа талаар бодож цаг үрдэг. Хүний удирдах чадах зүйл байна. Чадахгүй зүйл гэж байдаг бид нар цаг хугацааг удирдах чадахгүй. Тэр үед та алдаа гаргасан бол эсвэл тэр үед харамсаж явдаг бол тийшээ очих, хураах, засах боломжгүй. Цаг агаарыг бид нар удирдах болохгүй Өнөөдөр бороо оруулмаар исэн ч гэсэн нар гарч байгаа бол тэрийг удирдах чадахгүйтэй адилхан удирдах чадахгүй зүйлийнхаа талаар хит их бодоод цаг үрж тэндээ шаналдаг. За дараагийнх нь ичмээр үедийг толгой дотроо амьдруулж ахин сандаг. За хүний нэг тийм бантсан, хичмээр, нэг ботхоос, нэг санаа зовдөг тийм үеуд тохиолддог. Тэр үедээ байнга давтамжтайгаар амьлуулад санд юм шүүц. За дараачих нь хүнтэй ярилцсан яриагаа өргөлүүлэн бодож хэлж болох байсан бүх зүйлийн талаар бодох. За тэр үедээ харилцаа маань ингээд яриа маань дууссан бах дараа нь би тийч хариулах ёстой гэж эсвэл тийч хэлэх ёстой гэж үргэлжлүүлэн бодсорох. Мэдээж тэр зүйл маань өнгөрсөнд үлдсэн Одоо л яг одоо цаг. Гэтэл нэгэ бодоод өнгөрсөн байгаа зүйлээ одоодоо бодоод ирээдүйд бодоод идэх ч юм уу За дараачих нь бусдын хэлсэн үний даалт тултахын талаар удаан бодох. За тухайн хүн санаатай болон санамсаргүй байдлаар хэлсэн багт нь тэрийн та ингээд би эндээс болоод намайг ингээ хэлчихвэл тэр үйлдэлээс болоод хэлсэн болов гэдэг ч юм уу Бас л удаан бод. За эдгээр шинжүүд дотор таны ингэж одоо яг ингээд таны хийгээд байдаг шинж тэмдэг байгаа бол энэ дээрээ одоо төвлөрөөд бас засах нь зүгээр засах нь байна. За яг удирдах чадахгүй зүйлийнхаа талаар хитэх бодоод байгаа бол гэдэг ч юм эдгээр шинжүүдээс байдаг бол энэ дээрээ хяналт тавих байна. За таны удирдах чадах зүйлсүүд. За та өөрийнхөө хүлээлтийг удирдах чадна. За энэ бол удаан болох зүйл шүү. Энэ хурдан зүйл болох зүйл шүү гэдэг чим. Та өөрийнхөө хүлээлтийг удирдах чадна. Та өөрийнхөө хариу үйлдэлийг тухайн нөхцөл байдалд өгж байгаа хариу үйлдэлийг та удирдах чадна. Та өөрийн интернет хэрэглээгээ удирдах чадна. Та авч байгаа мэдээлэл интернетэд байгаа хуурамч, худал, үнэн мэдээллүүдийг шүүлтүүртэй авч чадна.
эсвэл таалагдахгүй байгаа зүйлдээ хаалт хийж болно гэдэг ч юм уу те. За та хинтээ харьцаа удирдах чадна. Үнэхээр тухайн харилцаа танд саад болоод эсвэл таны хохироогоо даваал тэрийг та удирдах чадах нь. За яг одоогийн нөхцөл байдалд эдгээр зүйлсүүдийг удирдах чадах учраас өөрийгөө буруу муу зүйл хэрвээ энэ зүйл та удирдах чадах зүйлдээ чадахгүй юм шиг яваад байгаа юм шүү дээ тий. За хяналт тавиад муу буруу зүйлсээс авраараа холтоороо. За сэтгэл хөдлөл ба нойр. За хүн байглаасаа өдөрт 2 удаа унтах тохиолдол байдаг. Өдөрт 8 цаг унтаж байвал цог хэмжээний нойроо авсан гэж үздэг. 6 цаг хүрэхгүй хугацаанд унтах нь сэтгэл зүйн болоод бие махбод эрүүл мэндэд олон талын сүргэндлөө үзүүлдэг. Өдөрт 30 минут уг хийх нь анхаарал төвлөрөлтийг мөн сайжруулдаг байна. За тэгэхээр өдөрт 8 цаг унтах ёстой. Цог гэсний нойроо авахгүй бол мэдээж сэтгэл санаа болон бие махбодын хувьд сүргэндлөө үзүүлдэг байна. За нойрны дутагдал нь ой санамж, анхаарал төвлөрөлт, энерги зохицуулалт зэрэг сөргөөр нөлөөлдөг ба танимтгүн үйл ажиллагааг доголдуулдаг. Нэг удаа нойроо дутаа авлаа 2 дахь, 3 дахь гэх тусмаа л хүндрээ яваад идэх байна шүү дээ. За мөн сэтгэл хөдлөлөө зөө удирдах чадахгүй байдалд хүрдэг. За мэдээж нойрны дутагталд ороод ой санамж, анхаарал төвлөрөлт, энерги зохицуулалт нь багассан, муутсан байгаа хүн маань сэтгэл хөдлөлөө яг ингийн үе шигээ нойроо бүрэн авсан шигээ удирдах чадахгүй. За нойр дутуу байх нь амигдалын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг ба улмаар цочромтгой болох, амархан уурлах, цухалдах шинжүүдийг илрүүлдэг. Дутуу нойртой байхаар уур хүрээд байдаг нь үүнтэй холбоотой байна. Тэгэхээр уур хүрээд байгаа зүйл болохгүй болоод байгаадаа биш. Та нойронд анхаарах хэрэгтэй байна тийм. Бүтэн нойртой байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй байна. Сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байгаа бол ой санамжт нь муудаад анхаарал төвлөрөлт нь багасаад нэг л амар сулбар байгаа даа бол тийм. За сайн унтаж амархад туслах арга. Өргөний гэрэл болон дуу чимээг багасгах. За гэрэл дуу чимээ хүний тархинд хэрвээ ингээд тод байгаад ах тусмаа л өдөр байна гэд тархи сэргэх байгаад идэг. Гэрлээ багасгаа дууга багсангууд тархи маань одоо орой болж ийн амрах цаг боллоо гэсэн тохиог өгдөг баг. За стрессээ зохицуулах, өөрийгөө тайван байлгах. Мэдээж стресссэн, хитэх ботсон, бухимдсан, тайван биш байгаа хүн унтаж чадахгүй хөрвөөгөөд идэгтэй. Тэгэхээр энэ дээрээ зохицуулалт хийх нь. За тогтсон хөвшилтэй болох, яг тогтсон унтдаг цагтаа, босдог цагтаа болох. За орондоо зөвхөн унтах цагтаа л орвол тарих, мөн адил унтах цаг болсныг мэдээд амарчнаа гэсэн үг. Яагаад л танд хөвшил дадал болцсон байгаа учраас унтахаасаа цагийн өмнө шүршүүд орвол биеийн температур буурч хурдан унтахад нь тусалдаг байна. За кофе, хашгилоод, цай, кола, өвчин амтах юм алкогол, никотин хэрэглээг бууруулах нь тэгснээр бас сайн унтаж амархад нөлөөлдөг байна. За нэг бяцхан гэрүүн даалгаврыг өөртөө төгссөн 7 хоногийн төлөвлөгөө гаргаад түүний чин сэтгэлээсээ өөрийгөө хууралгүйгээр хийгээд яваарай. Та хэрвээ нойроо дутуу аваад байгаа бол нойрныхоо хэмнэлд анхаараарай. За унтахаа хэрвээ унт чадахгүй бол саянах нойрон сайн амархад нөлөөлдөг зүйлсүүдийг хэрэгжүүлээд үзээрэй. Хитэх бодоод байгаа бол за сэтгэл хөдлөлөө үл тоох. За эдгээр шинжүүд байгаад байгаа бол яг та хичээлээ ухрааж үзээд зогсоогоо тэмдэгтэрээ тэмдэглээ 7 хоногийн төлөв гаргаад түүнийгээ чин сэтгэлээсээ хийгээрэй. За мэдээж хит их холын зүйл төлөвлөж өөрийгөө бүх ядраагаарай. За үүн дээрээ нэмээд бас өөрийнхөө сэтгэл хөдлөлийн өснөгтөрөө сэтгэл хөдлөхөө өсгтийг тэмдэглээд явах боломжтой байгаа. За хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзъя. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.